Япон улсын засгийн газар JICA болон Монгол улсын засгийн газар боловсролын яамны хамтран хэрэгжүүлсэн инженер технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр хөдөө аж ахуйн сургуулийн лабораторийн шинжилгээг амжилттай хэрэгжүүлжээ. Ингэснээр сургуулийн ухаалаг орчин, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж бүрдэж, оюутан судлаачдын мэдлэг ур чадварыг бодит туршилт судалгаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөл бүрдээд байна. Төслийн өрөөнд хөдөө аж ахуйн сургуулийн хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн байгалийн ухаан, мэдээллийн технологийн 9 лабораторийг тохижуулж, нийт $743,809 Америк үн бүхий 72 нэр төрлийн 805 ширхэг орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж, орчин үеийн лабораторийг ашиглалтанд оруулж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн дэд бүтцийн шинжилэл төдий бус Монгол улсын байгалийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх урт хугацааны стратегийн шинж чанартай дэмжлэгээ гэж харж байна. Дэлхийн зах зээл нийцсэн мэргэжилтийн ур чадварт нь бий болгоно. Яг тэгэхээр энэ лабораториуд нь орчин үеийн шаардлагад нэгдсэн байгалийн ухааны багц тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байгаа. Тэгэхээр оюутан сурагчид маань өөрсдөө яг энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр мэдлэг ур чадварыг эзэмшиж бий болгосноор орчин цагийн зах зээлд нийцсэн чадвартай мэргэжилтийн боловсон хүчнүүдийг одоо хөдөө аж ахуйн сургуулиас бэлтгэх нөхцөл болцоо бүрдэж байна гэж харж байна. Доройтол бохирдол ихсэн ийм нөхцөл бид нар амьдарч байгаа. Монгол улсын хувьд ч гэсэн 70 гаруй хувь нь цөлдсөн. За уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдсан ийм нөхцөлд өнөөдөр байгалийн ухааны багц лаборатори нэгдэж байгаа нь бол шинэ мэдлэг бүтээх, за мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх энэ чухал ажилд үнэтэй хувь нэмэр оруулж одоо дэлхийн хэмжээнд буюу нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан татвартай хөгжлийн 17 зорилт Монгол улсын төр захиргааны байгууллагаас гаргасан бодлогын одоо хэрэгжилтийг хангах их чухал үүрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Шинээр суурилсан лабораторийн тоног төхөөрөмжүүд нь биолог, микробиолог, химийн чиглэлийн судалгааг дэлхийн жишгтээ нийцүүлэн явуулах боломжийг бүрдүүлж байна. За мөн хөдөө аж ахуйн сургууль нь цаашид орчин үеийн лабораторийн дэд бүтцэд тулгуурлан инновац, судалгааны өргөөжийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.